Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Мянган сарнай Сүлжээ Эминсан. За Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа боловсролын чанарын шинжилэл төслийн 5 дахь шатны үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Энэхүү төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн хамт олон 4 төслийн санал хүргүүлсэн амжилттай хэрэгжих болсон. Төслийнхөө хүрээнд 12 дугаар сургуулиас залуу багшаа хамтдаа хөгжийн урандор бүсийн сургуулиудынхаа дунд ээлжид хичээлийг зохион байгуулж хэвлэсэн байна. Энэ ажлын нэг болох залуу багш Түмэн Жаргал бүсийн сургуулиудынхаа залуу багш нартаа зориулан өөрийн заа харга зүгээр хэрхэн хичээл зааж байгаа туршлагаасаа хуваалцаж түгээн дэлгэрүүлсэн байна. За өнөөдрийн арга хэмжээ бол манай боловсролын хүрээнд хэрэгжиж байгаа хосолсон сургууль бидний ирээдүйд төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ төслийн гол зорилго бол одоо орон зайнаас хүл хамааран багш сурагч асран хамгаалагчид маань хаач хизээч одоо тухайн сургуулийн үйл ажиллагаатай танилцах боломжтой. За өнөөдөр бол залуу багш Түмэн Жаргал маань ээлжид хичээлийг зохион байгуулж бүсийн сургууль болох шинэ хөгжил Баяндун Сэргэлэн сумын залуу бага ангийн багш нар хамрагдаж байгаа. Мөн өнөөдөр өвчтөй байгаа 7 сурагчдын одоо 5 сурагч нь бол өнөөдрийн хичээлд бол орон зайнаас үл хамааран гэрээсээ хичээлээ үзэж байгаагаар бас давуу байлаа. За тэгэхээр энэ төслийн гол зорилго бол бидний одоо сургуулийн хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор захин бангийг догчулж түүгээрээ дамжуулан одоо сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилготой байгаагаараа бол онцлог байгаа. За ингээд бүсийн сургууль болох 4-р бүсийн одоо бага ангийн залуу багш нар маань өнөөдрийн хичээл үйл ажиллагаанд байгаа газраас холбогдож одоо бидний хичээлд бол үнэлгээд өгүүлэлт өгч байгаагаараа бол онцлогтой байна. Өнөөдрийн танхимд бол 2-р сургуулийн залуу багш нар бас ирж оролцсон. За тэгэхээр энэ төслийн гол зорилго бол орон зайнаас үл хамааран одоо хаач хизээч хүн сурч хөгжих боломж байгааг бол харуулахыг зорьсон одоо ийм сургалтын танхимыг бол бид бүхэн тогтчулж эхлэв байна. За Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багаангийн заа харгын нэгдэл 2021-с 2022 оны хичээлийн жил боловсролын чанарын шинжилэл төслийн хүрээнд хосолсон сургалт бидний ирээдүйн төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн гол зорилго нь багаангийн сурагчдын их хэл тооцоолон бодох танин мэдхийн чадварыг хөгжүүлэхэд интерактив цахим хичээл болон аудио сургалтын хэрэглэгдэх хүн хэвлэмэл материалыг бэлтгэн туршиж блендед хэлбэрээр агуулгын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх хосолсон сургалтын орчин бүрдүүлж байгаа юм а. Сүүлийн үед одоо энэ цар тахлын үед бол одоо хичээл сургалтын үйл ажиллагаа бүхэлдээ одоо зайны хэлбэрт шилжих эсвэл зайны болон танхимын гэсэн хосолсон одоо хэлбэрт шилжих гэдэг ийм үйл ажиллагаанууд явагдлаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бол одоо багш нар маань цаг үеэс шалтгаалаад зайлшгүй одоо мэдээлэл технологийн ур чадвараа сайжруулах хосолсон сургалтын болон цахим сургалтын арга зүйд одоо суралцах ийм одоо шаардлага бол гарсан. Тэгээ энэтэй уялдуулаад ер нь бол одоо хосолсон сургалтыг зохион байгуулах, анги танхимын тоног төхөөрөмж, кабинетийг бий болгох нь бол биднэрт нэм чухал одоо шаардлагатай байсан. Тэгээд үүнийхээ давуу бол бид нар одоо хосолсон сургалтын кабинет тоног төхөөрөмжийг худалдан авах, бий болгох, арга зүйд суралцах чиглэлээр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт бол санал хүргүүлж энэ одоо төслийн дэмжлэгтэйгээр одоо ийм кабинет тоног төхөөрөмжийг бол бий болгож чадсан. Ингээд тус сургууль нь төслийн хүрээнд ухаалаг самбараар дамжуулан цахим ангийг тогтчулж эхэлсэн байна. Энэхүү танхим нь хосолсон хэлбэрээр сургалт явуулж буй ангид багш уламжлалт байдлаар танхимаар сурагчдад хичээл заах бөгөөд зайнаас суралцагч ухаалаг дэлгэцийг ашиглан багшийн хичээлд сурагчдын нэг айдлаар холбогдож оролцож байдгаараа онцлогтой юм а. Бид хүн бол одоо энэ хичээлийн жилд нийт одоо бага боловсролын 20 бүлгийн 780 одоо суралцагч тэдний эцэг асран хамгаалагчтай хамтраад энэхүү одоо тоног төхөөрөмжөө ашиглан сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулж тодорхой одоо ур чадвар арга зүйд бол суралцаж байна. За тэгээ энэхүү одоо хосолсон сургалтын тоног төхөөрөмжийн давуу тал нь гэх юм бол одоо ямар ч цаг үед заавал одоо энэ бүх хүүхэд анги танхимд байх албагүй одоо тодорхой одоо орон зайнаас үйл шалтгаалаад хүүхэд бүртгүүрч ажиллах сургалтын үйл ажиллагаагаа хүргэх боломж олцсноор юм давуу талтай байгаа.
Ухаалаг дэлгэц ашиглан багш нар интерактив хичээл, цахим сургалтын материал боловсруулах AR технологиг сургалтанд ашиглан хослсон сургалтаар хичээл удирдах blended арга зүйн чадварт суралцаж, орон зайнаас үл хамааран байгаа газарт нь хүүхэд бүрт сургалтыг хүргэн ажиллаж байна. Цаашид төслийн үр дүнд бий болсон хослсон ангийн орчны шийдлийг ашиглаж багш хичээл үйл ажиллагаа зохион байгуулснаар сурагчдад мэдлэгийг нэг цаг хугацаанд тэгш хүргэх, зайнаас суралцагчдад танхимд хичээллэж буй мэт хичээлд оролцох боломжийг олгож байна. Ингэснээр сурагчдын сурлагын хоцрогдлыг бууруулан эцэг их сурагч багшийн хамтын ажиллагаанд эргэн өөрчлөлтүүд нэмэгдэн хамтдаа суралцах боломжийг бүрдүүлсэн сургууль болохыг зорж байгаа юм а. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Luxtown орон сууцны хотхон.